За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгэхээр trader биш байна. Бүгдэнд нь энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн минь төргий. За тэгээд бүгдэнд нь баяр наадмын мэндийг дэвшүүлье. Бүгдээрээ сайхан наадаарай. За ингээд ерөөдөө бичлэгэндээ орцгоё. За сүүлийн 1 жил гарan орчим trader биш миний бие бол одоо сошиал дээр буюу YouTube болон Telegram дээр бол идэвхгүй байлаа. За энэ тухайд бол юу болсон бэ гэхээр 25 оны 5 сард бол TBM онлайн курсхоо 2 дугаар эсэлтийг зарлж исэн. За тэгээд тэрнээс хойш бол бас харьцангуй олон хүн орж ирсэн учраас бол бид нар миний хувьд бол маш завгүй одоо сурагчтайгаа тулж ажиллаж ийла. Бид нар бол энэ хугацаанд нэлээдгүй хичээж зүтгэлээ. За ингэсний үр дүнд бол одоо ингээд 1 жилийн хугацаа өнгөрлөө. За тэгээд энэ хугацаанд бол одоо TBM онлайн курсын маань сургалтын бодит факт үр дүн болон шилэн байдал буюу битгий үз цагийн гарц part 2 гэх бичлэг маань бол орж байна. Тэгэхээр ерөөдөө бол яг уламжилж байх вэ? Нэгдүгээр эсэлтэн дээр бол одоо TBM онлайн курсхаас сургалтын бодит факт үр дүнгийн тухай шилэн байдлаар бол та бүхэнд бол харуулж исэн үр дүнгийн бичлэг хийсэн байгаа. За яг тэр зарчмынхаа дагуу яг тэр форматаараа 2 дугаар эсэлтийнхаа үр дүнгийн бичлэгийг үгээр хийж байна гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ олон юм нуршихгүй бичлэгэндээ орцгоё. Тэгээд ярих юмудаа дундуур нь яриад явчихъя гэж бодож байна. За тэгэхээр ерөнхий үр дүнгийн тухайд бол одоо тайлбарладаг тийм ээ. За ерөнхий үр дүнгийн хувьд бол нийт 100 орчим хүн E2 буюу 2 дугаар эсэлтээр орж ирсэн байгаа. За 20 орчим хүн бол E2 нэмэх буюу нэмэлт эсэлтээр бол одоо сургалтанд хамрагдсан гэсэн үг. За ерөнхийдөө бол зааж өгсөн бүртгэлийн хугацаанаас хугацаанаас гадуур за нэлээд хүсэлтүүд ирсэн учраас бол нэмэлт эсэлт зарлая гэд нэмэлт эсэлт зарлж исэн. За ингээд нийтдээ 120 орчим хүн орсон. За эндээс бол нийт энэ эдгээр хүмүүсээс ойр дотны 16 хүн бол одоо үнэгүй орсон. Ойр дотны тийм ээ. За эдгээрээс бол за өмнөх нэгдүгээр эсэлтэн дээр бол одоо амжилт үзүүлсэн 1 хүн байсан бол энэ удаагийн эсэлтээр амжилт үзүүлсэн бол нэг ч хүн амжилт үзүүлээгүй байна. Тэг хүн тийм ээ. За 7 хүн учир явдлаа хэлж хямдралтай орсон тийм ээ. Одоо огт танихгүй хүмүүс. За эдгээрээс бол амжилт үзүүлсэн 1-2 хүн байна. За ингээд үлдсэн 80 хүн нийт төлбөрөө төлж орсон бөгөөд эдгээрээс хичээл зүтгэл гаргаж амжилттай яваа гэж хэлж болох үйц. Эсвэл алдагдaltaгүй болсон нийт 34 сурагч буюу энийг бол 42.5% гэж авч үзэж байгаа. За ерөнхийдөө 120 хүнээс харахад бол энэ маань нэг 30 орчим хувь байгаа. Гэхдээ миний хувьд бол одоо энэ үн төлбөргүй орсон гэсэн хүмүүсийг бол хасаж үр дүнгээ тооцоог бол хүсэж байна гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол өмнөх нэгдүгээр эсэлтийн хувьд бол 50% үр дүнтэй байсан болвол энэ удаагийнх дээр 42.5% болж одоо буурсан гэхүү эсвэл хүн нэмэгдсэн учраас ялчгүй юм зүйл болсноо миний хувьд бол одоо хэлж мэдэхгүй байна. Ер нь бол хүн ихсэх тусам хувь нь бол багасах болов гэж бас бодож байна. Тийм тал бол байх. За ямар ч ийм үр дүнтэй байна. Ерөнхий үр дүн тийм ээ. За тэгээд эдгээр хүмүүс маань бол одоо яг юм бодит жинхэнэ хүмүүс гэдэг одоо батлахын тулд Discord-ийнхаа members-с E2 ойлтой хүмүүсээс за энэ E2 ойл тийм ээ. Тэр хүмүүсийг бол одоо энэ 34%-ийг бол гаргаж ирж байна. За Goldman, Mogul, Cliz, MRM, Moose, Joe, Limit, Намун, Амга, Үлци, Мичи, Trader Lyo, Okana, Otco, CK, Avda, BNT, AMBD, BD, CJ11, Dana, Emma, Queen, Glory, Stark Bros, Shine, Pumba, Wonderful Sanka, Ungihu, Jaga, Kapkan, Tux, Sorjav, Tom Dashka, Pacifics, Joshua Nemka, Sambo, Skiz за гих мэт хүмүүс байна гэсэн үг. За уламжлалт сэтгэл ханамжийн судалгаа хийсэн. За энэ сэтгэл ханамжийн судалгаанд бол нийт 2 асуулт байдаг. За энэ асуултын хариултыг бол сурагчид маань нэрээ бичихгүйгээр хариулдаг байна. Тийм учраас яг одоо ямар ч юм санаа зовлтгүйгээр чин үннийг бичээсэй гэж одоо хүссний үндсэн дээр ийм асуулт нэрээ бичихгүй сэтгэл ханамжийн судалгаа явуулсан. За эхний асуултын хувьд бол сургалтын сэтгэл ханамж за сэтгэл хангалуун байна гэдэг дээр бол 89.3% хариулсан бол сургалтын хувьд сайн юм шиг боловч би өөрөө нэг л сурч чадахгүй байна, ойлгохгүй байна гэдэг дээр 10.7% ингээд хариулжээ гэсэн үг. За сэтгэл дундуур байна болон юу гэхээ мэдэхгүй сайн ч мууч биш гэж хариулсан бол энэ удаад бол байхгүй байна гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө 89% сэтгэл ханамжтай байна гэдэг одоо товч дүгнэлт
гэх юм уу да. За анх хэлсэн орсноос хойш өнөөдрийг хүртэлх сэтгэлийг дэлгэрэнгүй бичүүлэх гэдэг асуултанд бол сурч маань ингэж хариулж эхнээс нь уншаад явъя. Зайл бол хурдан явъя тийм ээ. Гоё комьюнитид орсондоо баярлж байгаа. Багш ус сэтгэлээсээ гоё санагддаг. За сургалтанд суугаас өмнө 1-2 удаа зарлага гаргаж үзчихсэн. Сургалтанд суугаад цаг шилжилт хичээл үзснээс хойш дансаа өсгдөг болсон доо. Яг нь заримдаа дансаа шатаан, данс шатах зайн хоорондоо холдож эхэлсэн. FIBA үзснээс эхлээд л зарлага гаргадаг болсон. Ментал хандыг нэг л удаа хийсэн. FIBA зурханд процесс өөрөө их гоё сэтгэл санаа докторжуулдаг юм байлээ. Сүүлийн 3-7 хоног гив гинтл ёнг гэдэл ойлгоод эхэлсэн. Би жижиг данс ашигладаг. $25 өсгдөг. Сүүлийн 3-7 хоног тогтмол $300-аас $500 зарлага гаргаж байна. Багшийн хувьд үнэхээр сурч юмсан гэсэн сэтгэлтэй байгаа нь мэдрэгдээд байгаа. $8-ыг 200 болгосон хүнээс санаа аваад $5 өсгөх гэж бодоод челленж эхлүүлээд тусдаа данс үүсгээд 7 хоног орчим болж байна. Одоогоор $127 болсон байна. Би өөрийгөө ашигтаа баг орсон гэж бодоод байгаа гэсэн байна. За нийгэм сануулж хэлэхэд бол энэ судалгааг ерөнхийдөө хагас жил болоод авч ирсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл 11 сар орчим тийм үү? 10 сар орчимд авсан гэсэн үг шүү. Тэр хэлье. За тэгээд маш ихтэй болсон айдас багтаа ихтэй гэж хэлсэн байна. Нүд нэгцэн тэгэл болоо. КК энэ зүй тогтолыг олж нээсэн бидэнд заасан багштай баярлалаа. Одоо миний хувьд өөрөөс талах зүйлсээ ментал ханд хийж өөртөө ажиллах үлдээд байна гэж өөрийгөө дүгнж байна гэсэн байна. За чартны бүх хөдөлгөөн FIBA-оор тайлбарлагддаг болохоор миний хувьд энэ арга барил маш их таалагдж байгаа гэсэн байна. Техник шинжилгээ маш сайн болж байгаа. Гэхдээ өөрөө одоогоор яг зөв системээ чадаагүй байна. Гэхдээ анх орсноосоо илүү сайжирсан гэсэн байна. За хичээл бол дажгүй сайн байгаа. Би өөрөө хичээлдээ цаг гаргаж чадахгүй байгаа. Гэхдээ бас ортоо саячихгүй, удахгүй сайн үр дүн үзүүлснэ багш гэсэн байна. Анх Forex дурлахгүй зүгээр сурандаа гэж хаяа нэг харчаал орхидог байлаа. Одоо бол Forex дуртай болсон. Чарт амар энгийн харагддаг болсон. Маш баярлалаа багшаа. E2 нэмэхээс хичээл дуусаагүй ч гэсэн ашигтай байгаа шүү гэсэн байна. За анх орсон цагаас багаар сайжрал байгаа. Удахгүй л улам сайжирнаа. Дахиад багшаа биер уулзалт зохиох уу тэгвэл сумаар байна гэсэн байна. За би 2008 онд Forex 10k USD алдсан. Тэр үед 2 жил өөрөө нухсан буюу баахан индикатор хайсан. Тухайн үед Монголд амжилттай явж байгаа нэг ч хүн байгаагүй. Тэгээд хайсан. Тэгээ хин нэгэн гоц ухаантан гарч иртэл нь хүлээхээр шийдсэн. Тэгээ 17 жилийн дараа та гарч ирсэн. TBM арга барил гайхширсан зүйлүүд маш ихээр гарч ирээд байгаа. Баярлж байгаа шүү багшаа. E2 нэмэхээс гэсэн байна. За хамаагүй л үр дүн үзүүлж байгаа. Одоо өөрийнхөө арга барилыг олох гэл үзээд байгаа. Фанд хэд давсан ч ашиг татаж чадаагүй алдсан сэтгэлзүүдээр анхаарч байгаа. Сая ахиад фанд давсан ашиг татвал хэлнэ гэж. За хэлхэм алга супер. Багш бол зүгээр сэтгэл шүү. Манайхан ч бас гоё шүү гэсэн байна. Маркетинг харах нүдийг минь өөрчилж өгсөн шүү багшаа. Үнэхээр баярлалаа. Таньдаа талархаж явна гэсэн байна. Сургалт сайн болсон. Би өөрөө сайн болохгүй байгаа. Бусдынхаа амжилт хичээл чармаалтыг хараад бахархдаг. Гэхдээ тэдний зарим нь ч бас 100% баттай болоогүй юм шиг санагдсан гэсэн байна. Арай өөр нүдээр чарт харах болсон гэсэн байна. Хэд хэдэн сургалтаар шорж явж байгаад яг л зөв арга барилаа, зөв ментор багшигаа олчлоо гэж маш олзуурхаж байгаа. Сэтгэл ханамж маш өндөр байгаа. Баярлалаа E2 нэмэхээс гэсэн байна. Яг цугтаа офис төрөөсөд арилжаа хийж итгэлтэй болгоод өгвөл үнэн тасархай байна. Багшаа энэ л татагж байна гэсэн байна. Trading ийм сайн сургалт байдаг юм уу гэж одоо хүртэл эргэлзэхэд хүртэл зааж байгаа да. Сэтгэлээрээ мэргэжлийн өндөр түвшний сургалтад хамрагдаж чадсандаа баяртай байна гэж. Сэтгэл ханамж өндөр байна. Болж бүтэхгүй зөндөө өдрүүдийг туулж чантарч байсан ч давж чадна, хийж чадна гэх итгэлийг л TBM-ээс авч ирсэн гэж байна. Анх орохоос өмнө подкаст Telegram суваг дагаал хамгийн бодиттой тодорхой арга барил энэ л юм байна гэж шууд итгэсэн. Одоо бүх зүйл зөвхөн надаас л болно. Багш хамт олонний хувьд 100% итгэл дүүрэн байгаа. За анх жоохон итгэлгүй байсан. Сурах явцад нэлээд ойлгохгүй удсан. Харин сэтгэл зүйн хичээл ментал ханд хийгээд өөрийгөө ойлгож өөртөө илүү нухтай хандахаар шийдэж дахин эхнээс нь хичээлүүдээ олон дахин давтаж үзнэ гэж байна. Анх жоохон үзсэн. Ингэснээр илүү сайн ойлгож чарт дээр давтаж хийсээр байгаад илүү сайжирсан. Том акулуудын яриа арга барил жоохон төвөгтэй, инээдтэй юм шиг санагддаг болсон байлээ. Жоохон эго өндөрсөд байна уу да. ККК FIBA болон ментал ханд бол бест шүү. Яаж энэ сургалтанд орвоо? Яаж багш минь ийм сургалт зааваа? Үнэхээр сэтгэл хангалуун байна багшаа. Танд маш их талархаж байна. Love you Queen гэсэн байна. За бас зарим сурагч маань бол бодлоо одоо өөрөө хүсвэл нэрээ бичиж болно тийм ээ. За энэ группт ороогүй бол одоо бас л төөрөөд явж явах байсан байх. Ингээд бодоход би бас азтай хүн. Ийм багш таарсанд үнэхээр баярлж байгаа. Үр дүнгийн хувьд би ашигтай харилцаж байгаа. 200-аар ороод 800 болгоод 400-ийн татаад үлдсэн шатаасан одоо
100-аар ороод 400 лагч явж байна. Баярлалаа багшаа. Одоо чартыг өөрөөр хардаг болсон. Баярлалаа. Сургалт бол маш үр дүнтэй байна. Хамт олон бас nice байгаа. Бүгдд нь баярлалаа гэсэн байна. Энэ группт ороогүй бол одоо бас л төөрөөд явж явах байсан байх. Ингээ бодоход би бас баярлалаа багшаа. Ди Жорж гэсэн байна. За олон удаа уггүй оролж байгаа. Одоо л учраа олж байна. TBM таалагдж байгаа. Бус дарга баярлалаа орхисон Stark Pro гэсэн байна. Сэтгэл хангалуун байгаа. Дэлгэрэнгүй бичээд явуулнаа багшаа. Машин бариад явж байна гэсэн байна. За сургалт маш сайн байгаа. Би өөрөө сурч чадахгүй байна. Харамсах юм алга. Тэгтээ хичээлээ үзээд л байгаа. Өдөрт 50-ыг олоод болдог жах хөвгттэй учраас байн хичээл намайг татлага хийж амжихгүй л байна. Багштай баярлалаа гэсэн байна. Дадлага хийж ажилтвал болохоор байна. Эхэндээ хичээлдээ үзээд яваад байсан. Харин зурс тавтаад арай илүү ойлгож байгаа гэсэн байна. За олон удаа ууггүй оролж байгаа одоо л учраа олж байна. TBM таалагдж байгаа. Бус дарга баярлалаа орхисон. За сурсан зүйлсээ ашиглаж тогтмол арилжаа хийж эхлэегүй байгаа. Удахгүй 100k-гийн фанд авч байгаад мөнгөний дүрмээ сайн бариад нэг явж үзье гэж бодож байгаа гэсэн. За иймэрхүү хариултуудыг өгсөн байна. За энэ бол сэтгэл ханамжийн судалгаа. За одоо харин юу гэх юм судлахын судалгаа гэх юм одоо ерөөхдөө яг ямар арилжаа хийж байгаа, лайв арилжаа хийж байгаа юм, фанд хийж байгаа юм уу, ашигтай байгаа юм уу, сэтгэл зүй ямар байгаа гэх мэтчлэн энэ төрлийн судалгаануудын үр дүнг бол танилцуулъя. За тэгэхээр яг ямар арилжаа хийж байгаа вэ? 77.8% нь бол одоо real арилжаа хийж байгаа юм байна. Демо арилжаа хийж байгаа юм 18.5% нь фандын шалгуурын шатн дээр явсан байна. Үлдсэн хувь нь демо болон фандын лайв шатн дээр явсан байна гэсэн үг. Арилжаат нь ашигтай эсвэл алдагдaltaй байгаа эсэх гэдэг асуултанд бол real арилжаа хийж байгаа бөгөөд ашигтай байгаа 42.3%, демо арилжаа хийж байгаа бөгөөд ашигтай байгаа 3.8%, real арилжаа хийж байгаа бөгөөд алдагдaltaй байгаа 26.9%, демо арилжаа хийж байгаа бөгөөд алдагдaltaй байгаа 3.8%, урд нь алдагдaltaй байсан одоо ямар ч алдагдaltaгүй 26.9%, фанд ашигтай байгаа live challenge face аль нь ч байсан те. Ерөнхийдөө фанд ашигтай байгаа хүмүүс 15.4% гэсэн ийм үр дүн гарсан байна. За оюуны зургал болон mental hand хийж байгаа хэсгээр бол 55.6% маань бол одоо team хийж байгаа гэж хариулсан байна. 44.4% нь хийхгүй байгаа гэсэн хариулт өгсөн байна. За тэгэхээр эндээс одоо юу харагдах вэ гэхээр эдгээр хүмүүс маань яг ийм нэгийн буюу нэгдүгээр хэсэлтийн үр дүнтэй адилхан. Mental hand хийгээгүй хүмүүс нь хангалттай болж өгөхгүй байгаа ихэнх нь. Mental hand хийсэн ихэнх хүмүүс нь ерөнхийдөө алдагдaltaгүй эсвэл ашигтай болсон байгаа даа. Ихэнх нь тийм ээ. Тэгэхээр энэ үзүүлэлт бол одоо энэ удаа дахин ингэ давтагдчих харагдаж байна гэсэн үг. За дараагийн асуулт сургалт авснаас хойш харилцаа хийж явах үеийн ханшийн графикийн хаашаа ч явж магадгүй мэдгүй айцуулан бусад сэтгэл зүйн асуудлууд өөрчлөгдсөн эсэхтэр бол 100% өөрчлөгдсөн сайнаар гэж хариулсан байна тийм. Муугаар өөрчлөгдсөн эсвэл өөрчлөгдөөгүй гэж хариулсан бол байхгүй байна. Сургалт авснаас хойш таны арилжааны төлөвлөгөө илүү боловсронгуй, илүү тодорхой болсон эсэхтэр бол 100% тийм гэж хариулсан байна. Сургалт авснаас хойш би ханшийг өөр төрөөр ирүүлдэг болсон буюу илүү дэвчээртэй болж форморхоо байсан гэдэг асуултанд бол 74.1% нь багаар илүү дэвчээртэй болж байгаа бөгөөд форморхоо болж эхэлж байна гэж хариулсан бол 18.5% нь тийм ээ ханшийн хийж болох бүх зүйлс тодорхой болсон учраас тийм гэж хариулсан байна. Үлдсэн хувь нь бол үгүй гэж хариулсан байна. Ерөнхийдөө форморч байгаа гэж хариулсан байна тийм. За та өмнө нь ханш огт төсөөлөөгүй хөдөлгөөнүүд хийхэд их гайхдаг. Яагаад гэдгийг нь мэддэггүй байсан бол сургалт авснаас хойш тэр хөдөлгөөнүүдийг гайхахаа болсон хэсэгтэр бол 100% тийм ээ гайхахаа болсон гэж хариулсан байна тийм ээ. За дараагийн асуулт нь сургалт авснаас хойш таны арилжаанд ямар нэгэн өөрчлөлт гарсан бол хамгийн том өөрчлөлт юу байсан бэ гэдэг асуулт. За энд бол өмнөхөө бодвол нэг айц байхгүй болсон гэж хариулсан байна. Маркетинг шал өөр өнцгөөс хардаг болсон. Бусад арга барилуудыг сул талд өртөөд ашигтай арилж чаддгүй байсан гэдгийг мэдсэн. Одоо илүү өөртөө болон арга барилдаа ихтэй болсон. Уг нь их сайн байсан. Даанч том лот ашигласнаас болоод хуучин шиг л алдсан даа гэсэн байна. Лааны хөдөлгөөнийг задалж харж сурсан гэсэн байна. Арга барил гэж хариулсан байна. Цаг гаргаад суусан чинь үнэхээр сэтгэл ханамж 100% шүү гэж хариулсан байна. Энтрүү хийх бүс ойлгомжтой. Сэтгэл зүй бол янз бүрийн болж байна. Маркетинг хөдөлгөөн ойлгож эхэлсэн нь хамгийн том өөрчлөлтөө гэж хариулсан байна. Ханшиг фибо дээр эртэл хүлээдэг болсон. Хэд түргэн гардаг дахиж позишн нээдэг байснаа багаар болж хүлээж сурч байгаа гэсэн байна. Сургалт авснаас хойш таны арилжаанд ямар нэгэн өөрчлөлтүүд гарсан бол хамгийн том өөрчлөлт юу байсан бэ? Асуултын үргэлжлэлээр бол ямар ч байсан ханшийн хөдөлгөөнийг хараад хаашаа явхаа мэддэг болсон мэдээд байдаг болсон том өөрчлөлт гэсэн байна.
тогтворгүй шинжилгээндээ итгэлгүй хэдэж депо хийсэн байсан тэр өдөртөө шатаадаг байсан. Одоо бол хүлээцтэй төвчээртэй 50 стоплос авсан ч бухимдах зэрэг асуудлууд байхгүй болж байгаа гэж. Маш том баталгаа оролт хийхэд нэмэгдсэн олон зүйлүүдтэй давхцаад ирэхээр огшоод ирдэг дээ. Бас риск менежмент илүү сайн болоод сэтгэл зүй сайжирч байгаа гэсэн. Юуг ханаас чамаагүй яарч орохоо болсон гэсэн байна. Хүлээцтэй олсон бол алдаж болно гэж байна. Фоморхоо болсон угаасаа эндээс ойно гэсэн итгэлтэй болсон. Доовыг харж сурч байгаа гэх юм уу гэсэн байна. Тодорхойгүй байдал тодорхой болж эхэлж байгаа нь хамгийн том өөрчлөлт гэсэн байна. За сэтгэл зүгээ мэдэрч сурсан, илүү итгэлтэй болсон, системтэй бас төлөвлөгөөтэй болсон, шунал айдас эргэлзээ бараг алгуулсан, асуудал гарвал ментал ханд байгаа юм чинь гээд 50 хүлээцтэй болсон. За энэ бол nice тийм ээ. За гарч байгаа гэсэн байна. Хөдөлгөөн бүрийн учир шалтгааныг ойлгодог болсон гэсэн байна. Ашгаараа жижиг MacBook авсан, өмнө утсаараа л нухдаг байлаа гэсэн байна. Баяр үргээ маш гоё. 50% авч сурсан буюу одоо ашигынхаа 50%-ийг аваад тий стоп-лоссоо тавьж сурсан байна. FOMO нуран унсан, хөдөлгөөн алчлаа гэж араас нь харамсгаа болсон. Юу хийж байгаагаа ойлгож эхэлж байгаа юм шиг санагдаж байгаа. Цаг зав гараад ирэхээр илүү үр дүнтэй болох байхаа. Чартыг илүү ойлгож нүд нээгдсэн, мөн өөрийнхөө сэтгэл зүйтэй ажилд сурч байна гэсэн байна. За сургалтанд хэлснээс хойш таны амьдралын чанар санхүүгийн хувьд гарсан өөрчлөлт нөлөө. За ашигаас $10 чамаагүй татдаг учраас санхүүгийн дарамт мэдэгдэхүйц багасж байгаа гэж 32% нь хариулсан байна. Энэ бол маш гоё үр дүн. За тэгээ ерөөхдөө бараг 6 сарын өмнө авсан судалгаа учраас тэр үед уншаад өнгөрсөн. Одоо ингээд дахиад уншсан ч бол миний сэтгэл бол үнэхээр хөдөлж байна. Сурагчтай бол дахин баярлаа гэж хэлье. Маш гайхалтай сэтгэлдлүүдийг үлдээсэн байна. Дээрээс нь гоё үр дүнгуудыг харуулж байгаад бол маш их баярлаа. За нэг мөсөн татгаж байгаа гэхдээ ашиг хийж гисэн байгаа учраас сэтгэлд үеиг байна гэж 20% нь хариулсан бол алдагдaltaй учраас өөрчлөлт байхгүй гэж 24%, ашиггүй алдагдaltaй учраас өөрчлөлт байхгүй гэж 24% нь хариулсан байна. За ерөнхийдөө 5.1 тийм ээ. За та их баг хамаагүй ашиг хийгээд түүнийхээ тодорхой хувийг татаж амьдралдаа наад чадж байгаа юу гэдэг дээр бол 40% нь үгүй ээ нэг мөсөн татах сонирхолтой байгааг хариулсан бол 32% нь тийм гэж хариулсан байна. Алдагдaltaй байгаа учраас даах мөнгө жалгадаа гэж 28% нь хариулжээ. За сэтгэл зүйн байдал чинь яг одоо ямар хөө байна гэж асуухад бол 42.3% нь тайван, тогтвортой, өөртөө итгэлтэй буюу эерэг талтай байна хариулсан бол 57.7% нь айс твтгэ болсон учраас өөртөө итгэлтэй, жаргалтай, тайван биш зүгээр юм энгийн л байна гэж хариулсан байна те. За та ашигтай харилцаач мөнгө гэж өөрийгөө хэлэх үү? 50% нь бол үгүй гэж хэлнэ. 38.5% нь бол би баян биш ашигтай харилцаач гэж хариулсан байна. 11.5% нь бол баян биш учраас ашигтай харилцаж байгаа ч өөрийгөө ашигтай харилцаач гэж хэлэхгүй гэсэн. Тэгэхээр ерөөхдөө бас 50-50 гэж бол бас харагдаж байна эндээс. За ерөөхдөө бол судалгааны үр дүн бол ийм байлаа. Тэгэхээр одоо TBM арга барилынхаа онцлогийг би дахиад хэлээ дээ. Өмнө нь хэлжсэн яг тэр байдлаар нь нэг ч өөрчлөлтгүй дахиад хэлээ дээ. Ерөөхдөө TBM арга барил маань бол trader бишийн mom гэдэг нэртэй байгаа. Манай сурагчд өгсөн маш олон давуу талтай. Ер нь бол сүүлийн үед энэ давуу талууд нь ер нь бол бүр л олон байгаад байгаа буюу хүмүүс аль болох юм хослуулж ашиглаж байгаа. Ерөөсөө TBM-ийг SK-тай хослуулах, TBM-ийг SMC-тэй, TBM-ийг RSI divergence-тэй, TBM-ийг одоо тэгш хэмтэй. Гэх мэтлээ ингээд ерөөсөө key level-тэй гэх мэтлээ ингээд хослуулаад хүмүүс ашигтай харилцаад байгаа. Ерөөсөө тэгж харагдаж байгаа. За тэгэхээр ерөөдөө юу гэхээр SMC болон тэгш хэм тий range, pattern, key level гэх мэт ингээд уламжлалт арга барилуудтай бол уламжлалт болон одоо ингээд хүмүүсийн зохиосон арга барилуудтай бол TBM стратеги бол маш гайхалтай нийцэх юм гайхалтай огтлцлыг үүсгэдэг. Энэ бол маш том давуу тал тий. Одоо чиний өөрийн сурцсан байгаа тэр арга барилтай чинь ерөөсөө давхцаж баталгаа болж өгнө гэсэн. За дээрэс нь хаанч байхгүй лааны үр болон лааны шилжилтийн тухай шинэ ойлголт. За энэ лааны шилжилтийн тухай энэ ойлголтыг бол зөвхөн TBM дээр заана өөр хаанч зардахгүй ийм ойлголт байна. За нүдэнд үзэгдэж гарт баригдах хүч болон эдгээр нь үр дүнгээ өгөх хүч сэтгэл зүйн дасгалуудтай. За энэ нь бол оюуны зураг, ментал ханд, инч урам гэх мэт дасгалууд байгаа.
ерөнхийдөө та гадралдаг болсон байх тийм ээ. Миний бичлэгийг одоо бүх хийсэн бичлэгүүд юм бүгдийг үздэг бол ерөнхийдөө гадралдаг болсон байх гэж бодож байна. Энэ бол маш том давуу тал тийм ээ. Ерөнхийдөө сэтгэл зүй яриа л идэг. Яг яах юм бэ гэдэг нь тодорхойгүй байгаад идэг. Их л олон юм ярьдаг. За тэрийг яг юм бодиттой дасгал ажил болгоод хийлгэж байгаа ийм сэтгэл зүйн дасгалууд байдаг байна тийм ээ. За үүнээс гадна бол одоо энэ нэг жилийн хугацаанд 30 орчим удаагийн хичээл 20 орчим тооны богино хичээлийн одоо юм богино бичлэгүүд нийтдээ ингээд 50-аас 60 одоо educational контентууд гэж хэлэх үү те видеонууд бол орсон байна, заагдсан байна. Зөвхөн манай сурагчдад. За тэгээд энэ 70 орчим видеонууд дээр нэмээд маш олон активитинуудыг хийсэн байгаа. За тэгээд тэндээс бол ингээд түүрлээд ирээ бүгдийн түүхээр одоо баахан чат ухах хэрэг гараад байна. Ерөөдөө одоо хайлайтаас нь түүрлээд ирээ гэж бодож байна. За тэгэхээр сүүлд бол одоо энэ 10 сард 9 сарын 29-нд тийм ээ сурагчтайгаа ярилцж байгаад нэг хэдэн санаа дэвшүүлж бол хийсэн байна. За эндээс бол эхнийх нь 10 хоногийн лайв трейд хийсэн байна. За дараа нь богино бичлэгүүдийг бол хийсэн байна. Буюу одоо ийм хичээлүүдээ бүр хамгийн товч байдлаар рил шиг богино бичлэг болгож одоо оруулах юм санаа гарсан. Ингэж бас хийсэн байна. За тэгээ мөлжлөг гэх үйл ажиллагаасан байна. Энэ бол яаж байгаа вэ гэхээр ашигтай харилцаж байгаа сурагчид маань E2-ын сурагчид бол E1-ийн сурагчид маань бусаддаа арга барилынхаа тухай дэлгэрэнгүй зааж одоо мөлжүүлэх тий арга барилаа мөлжүүлэх юм үйл ажиллагаа явсан байна. За тэгээд FIBA practice шалгалт авъя гэж одоо ярьж ирсэн байна. Гэхдээ нэг юмыг дуртахад бол энэ practice шалгалтыг бол авч чадахгүй байсараад бол одоо ингээд манай 1 жилийн хугацаа дууссан. Ерөөхдөө бол ингээд боломжтой харахгүй явсараад ингээд дуусчлаа. За тэгэхээр хамгийн эхлээд 10 хоногийн лайв трейдинг тухай ярьцгаая. За ерөөхдөө энэ дэр пост байна. За би яагаад ингээд энэ пост чатуудыг ингээд оруулаад байдаг вэ гэхээр хэрвээ Discord дээр чи ямар нэгэн чатанда ямар нэгэн edit хийсэн бол энэ хэсэгт edited гэж гарч ирдэг. Энийг өөрчлөх тохиргоо байхгүй бүх хүмүүст ил тод edited гэж харагддаг. Тийм учраас би одоо team edited гэдгийг байхгүй байгааг харуулах зорилгоор ерөөсөө ингэж скриншот хийж тавьдаг байна. За тэгэхээр live trade-ийн үр дүнг бол хэдүүлээ харцгаая. За ингээд live trade-ийн үр дүнг хуваалцъя. Бүгдийн өмнө бол ил тод байсан учраас сайхан нүүр бардсан байна. За 10 хоногийн live trade ерөөхдөө яаж явсан бэ гэхээр би арилжаа харагдах болгонд шууд дэлгэцээ ширэлж исэн гэсэн үг. Унтаагүй байгаа үедээ тийм ээ. Тэгээ яг компьютер өмнө суугаад дэлгэцээ ширэлж исэн гэсэн үг. Одоо хаашаач гарахгүй тийм ерөөсө боломж гарахад л дэлгэцээ ширэлж исэн гэсэн үг. За бүгдийн өмнө ил тод байсан учраас сайхан нүүр бардам live trade-ийнхаа үр дүнг танилцуулнаа гэж байна. Олон хүний өмнө шууд орлогоо хэлэх нь сэтгэл зүйд минь нөлөөлж эхний 3 хоног бол муу арилжаанд ийсэн. За миний санаж байгаагаар тухайн 7 хоногийн 3 дахь, 4 дахь, 5 дахь гэдэг өдрүүдэд эхний 3 хоног өнгөрсөн. Энэ 3 хоногт бол би маш муу арилжаануудыг хийсэн. За тэгээд энэ бол одоо нэг байнга live trade хийдэггүй учраас ер нь бол live trade хийх хэцүү. Тэгээд тэрнээс үүдэлтэй алдагтай арилсан гэсэн үг. За тэгээд амралтын өдрүүдээр буюу хагас бүтцээнд нь бясалгаж Mainland хийсний дүнд дараагийн 7 хоногийн турш маш сайн үр дүн үзүүллээ гэж. За дараагийн 7 хоног нь бол 1-5 өдөр болон тэрний дараагийн 7 хоногийн 1-2 дахь ингээд нийт 3 дээр нэмэх нь 7-10 өдөр болж байгаа. За эндээс бол нийт алдагдал нь за ихэнх алдагдал нь бол эхний 3 өдөр гарсан. Хасах 724 пипний алдагдaltaй байсан бол нийт ашиг нь 1114 пипний ашиг хийсэн байна. Ерөөсө 10 хоногт шүү дээ тийм ээ. За эндээс цэвэр ашиг нь бол 1190 пип гэсэн үг. За өөрөөр хэлбэл энэ 10 хоногт арилжаа бүрийг 0.1 лотоор хийжсэн бол 1190 хийнэ л гэсэн үг байсан баг. За албан бус ашиг тийм ээ. Энэ нь бол одоо юу вэ гэхээр лайв дээр хэлээгүй, лайва дуусахаас өмнө хэлсэн буюу унтахаас өмнө орох боломжтой зоонуудыг хэлээд унтсан. Тэр бүх зоонуудаас бол одоо ингээд явсан байж таарсан. Одоо азарч гэх юм уу те. Эдгээрийг тооцох юм бол нэмэх 814 пип гэж хэлэхээр байгаа те. 1100 дээр нэмэх 844 гэхээр ерөөхдөө нэг 2000 пип. Гэхдээ энийг хасаад доорх үр дүн гаргасан байна. Нэг алдагдaltaй арилжаанд дунджаар хасах 40 пип алдаж, нэг ашигтай арилжаанд дунджаар 174 пип олжээ гэсэн байна. Тэгэхээр ерөөхдөө нэг 20 гаруй арилжаа хийсэн санагдаж байна.
За ийм үр дүнтэй байна. Тэгэхээр ер нь бол гадуур ингэдэг тий. Гадуур гэдэг нь юу гэж байгаа гэхээр одоо сошиаллоор ингээл янз бүрийн юм сургамжт үгс тий. Ингээл явдаг штэ. Дүрмээ даг, сахилгааттай бай, төвчээртэй бай, ингэж чадвал эцсийн дүндээ ашигтай байна гэдэг. Гэхдээ хүн бүрийн л чихэнд ингээд хоногшцсон үг тийм ээ. Гэхдээ чи энийг нүдэрээ харж юу биеэрээ мэдэрч байгаагүй. Одоо энийг үзэж байгаа чи хэрвээ ашиггүй арилжаалдаг бол тийм. Тэгвэл би энэ зүйлийг сурагчдаа энэ мэдрээгүй зүйлийг нүднийх нь өмнө харуулж чадсан гэдэгтээ бол одоо маш баяртай байгаа. Ийм үр дүнтэй байгаа гэж би өөрийгөө дүгнж байгаа гэсэн үг. За 10 хоногийн лайвын хувьд юм. За энэ бол 53% рейттэй харилцсан байгаа даа. Энэ миний хувьд бол одоо ер нь бол миний хувьд маш хичмээр үзүүлэлттэй. Гэхдээ олонний өмнө бол ууган баяр миний би бол ингэж л ярилцд юм байна, тийм ээ. Одоо яа гэх вэ гэсэн байна. За энэний дараа бол одоо богино бичлэгүүдийг бол оруулсан. За богино бичлэгүүдийг үзээд бас нэлээд сайжирсан хүмүүс бас айгүй олон байгаад байгаа. Тэгэхээр бас нэг юм товч тодорхой юм хүмүүс бас их дуртай байгаа нь харагдсан. За энэний дараа бол backtest чалгалт бол мэдээж хийж амжилтгүйгээр нэг жилийн хугацаа маань дууссан байгаа. За тэгээд дараа нь мүлжлэгүүдийг бол хийсэн байна. За ингээ мүлжлэгт маань бол мүлжлэг хийх одоо зарууд маань хийсэн зарууд маань байна тийм ээ. За ингээд хүмүүс маань цаг тохироод хүмүүстэй Discord-оор дэлгэцөөгөөд өөрийнхөө арга барилыг хуваалцсан гэсэн үг. За тэгээ ер нь бол ингээд ухаад байвал болон activity-нуудаа ингээ гаргаж ирээд байвал зөндөл олон юм байгаад байна. Тэгээ би ингээд энэ Discord-ийн энэ их чатыг бол ингээд ухаад байж бол чадахгүй байна. Тэгэхээр ерөөхдөө ингээд хайлайтууд гэх юм уу те хэдийг сонгоол гаргаж санаж байгаа хэдийгээ тийм ээ. За тэгээ ер нь бол бас маш олон гоё сэтгэлдлүүд үргэлж надад ирдэг. Бүгдэнд нь маш их баяртай байдаг. Тэгээд энэ сэтгэлдлүүдээс бол би энэ могуулийн сэтгэлдлийг бол онцлохыг бас энэ бичлэгээр онцлохыг хүсэж байгаа. Ягаад гэвэл маш энгийн мөртлөө маш гоё сэтгэлдлийг бол над руу олсон. Энийг би ингээд community цаг үеийн мэдээлэл гэсэн одоо энэ channel одоо өрөөндөө оруулж ирсэн байгаа. 10 сарын 7-нд байна тийм ээ. За могуул гээд гişүм сурагч маань манай гэр бүлийн хүн наадхаа бойл эсвэл хамгийн маа тавиад алд гэж одоо ууралдаг байсан бахна. Одоо бол миний гэр бүлийн хүн хүлээн зөвшөөрч эхэлсэн. Ингэж болдог шүү гэдгийг ийм асуудалтай байвал хэлхийг хүсэж байна гэж хэлсэн. Энэ бол одоо надад маш гоё сэтгэлдлийг бол төрүүлж исэн. Ер нь бол Forex ашигтай арилжаж чадахгүй байгаа хүмүүст бол одоо ийм асуудал байдаг. Тэгээд боломжтой шүү гэдгийг бол одоо дахин хэлье тийм ээ. За ингээд төд удалгүй 11-12 сарын орчимд бол манай E1 буюу 1-р элтийнхний маань бол төгсөлт гэх юм уу 1 жилийн ойн баяр бол болсон. За 1 жилийн уулзалт маань бол одоо маш сайхан сэтгэл хангалуун болж өндөрлөө гэсэн байна. За энэ бол төгсгөл биш эхлэл гэж гих бодлоос төрж ийн гэдэг юм зүйлийг хэлээд хамт олонныхаа зургийг тавьсан байна. За манай E1-ийн хамт олон бол одоо энэ дээр харагдаж байна. За тэгэхээр манай E1-ийн төгсөлтийг зохион байгуулж өгсөн Vantage Broker-тай бол баярлалаа. Би одоо Steel Vantage Broker-тай бол хамтарч ажилладаг хിവэрээ түншүүд хിവэрээ байгаа. Тэгээд Vantage Broker-ийн хамт олон маань бол супер. За тэгээд хэрвээ Vantage дээр хаяг нээж арилжаахыг хүсэх юм бол би description хэсэг дээр линк үлдээе. За сэтгэл гаргаж зохион байгуулж өгсөн Vantage хамт олондоо баярлалаа гэсэн байна. Vantage хамт олон биднэрт бол одоо ийм сайхан трейдер биш үү тэгээд ийм сайхан блог хийж өгсөн байгаа. За энд бол ингээ блугаа зүссэн процесс бол харагдаж байна. За тэгээ бид нар үр дүнгээ үнэлж бол одоо нэг юм PPT маягийн юм явсан. За ингээд үр дүнгээ сайхан үнэлсэн байна. За ингээ манай хамт олон бөөнөрөө нийл сургаад харуулсан байна. За гих мэтчлэн болвол одоо үйл ажиллагаануудыг бол хийгээд явсан. За тэгээд ерөөхдөө 2 дугаар эсэл маань бол 5 сард энэ оны 5 сард дууссан байгаа. За миний бие бол 5 сарын яг 1-ээс эмчилгээ хийлгэж эхэлсэн. За тэгээд жоохон хүндөвтөр өвдсөн байгаа. Тэгээ одоо бол маш дээрдсэн. Тэгээд энэ хөвчлийг оруулж байна. За тэгээ ерөөхдөө бас энэтэй холбоотойгоор хэлэхэд бол арилжаач бид эрүүл мэндээ сайн бодох хэрэгтэй. Тэгээ хит их сууснаас хит их нухаж одоо олон он жилүүдийн өнгөрөөснөөс болоод бидний бие махбод бол одоо маш доройтдог юм байна. Тэгээ тийм учраас
зөв амьдралын юм аягтай байгаараа арилжаач та гэж бол энэ бичлэгийн төгсгөлд уриалмаар байна. За тэгээд энэ бичлэгийн дараа бол манай подкастууд маань үргэлжлэн орно. За энэ подкастууд бол E1-ийн гишүүд маань орно, E2-ын гишүүд ч мөн адил орно. За тэгээд нэлээд хэдэн дугаар бол явахаар төлөвлөсөн байгаа. Бас бичсэн байгаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтаа түр баяртай. Хэрвээ Vantage Broker дээр хаяг нээж арилжаа хийх хүсвэл description дээр линк үлдээе. Өнөөдрөөс хойш Telegram дээр идэвхтэй байх учраас Telegram руу орох линкийг description мөн адил үлдээе. За тэгээд бүгдэнд нь баярлалаа. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа.